Дараагийн мэдээ. За тэгвэл Монгол улсад 5 хүүхэд тутмын нэг нь нүдний хараа муудсан оншоор хэмжлүүлж байгаа юм байна. Хүүхдийг 6 наснаас нь өмнө нүдний эмчэд үзүүлж зөвлөгөө авсан байх ёстой юм. Учир нь 6 наснаас хойш хүүхдийн нүд эмчлэгдэх магадлал 40%-аар буурдаг байна. Хүүхдийн нүдний харааг бага наснд нь үзүүлээгүйгээс хоёр нүдний хараа өөр байх мохос хараа үсэх эрсдэлтэй байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд 6 нас хүртэлх хугацаанд багадаа 2-3 удаа нүдний эмчэд үзүүлж харааны ямар нэгэн асуудал байна уу үгүй юу гэдгийг мэдэх нь чухал байдаг юм байна. Гэвч эцэг эхчүүдийн хувьд онцгой эрсдэл үүсээгүй тохиолдолд эмчилд үзүүлдэггүй байна. Нүдийг бол нэг үзүүлж байгаа үгүй тий. Гайгүй л хитэн шүү дээ. Утаснаас л хол байлгачвал гол нь нөгөө утастай их ойрхон удаад ирэхээр нүднээ анивчих тиймэрхүү юмнаас л сэргийлж утсаа болоорой л гэл. Утсыг л хянчихад тэгээд нүд бол гайгүй л идэв да. Сар тусламдаа бол үзүүлэхгүй л дээ нэг жилд 1-2 удаа бол үзүүлчихдэг юм. Үгүй. Гэтэ манай гурлаа нүдний шил зүүдэг. Болохоор тэгээд шилээ цолиж малуулах ч юм бол эмнэлэгт очдог. Зөвхөн нөгөө багш нь хүүхд чинь хол суулгачаар юм сайн харахгүй байх гэсэн болохоор л анх зөвлөсөн. Хүүхдийн харааны хөгжил 6 нас хүрэхэд том хүнийг шиг болж хөгжсөн байдаг байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдийг мэргэжлийн эмчэд үзүүлсэн байх ёстой юм. За ер нь бол хүүхдийн харааны хөгжил 6 хүрэхээрээ насанд хүрэгчдийнхтэй адилхан болдог гэсэн үг. Тэгэхээр энэ цаагаараа юу гэсэн утгатай юм бэ гэхээр 6 наснаас өмнө янз бүрийн нүдний өвчин үүссэн бол энийг бид нар өмнө нь л одоо 6 хүрэхээс өмнө онцлоод урьдчилан сэргийлж эмчлэх боломжтой гэсэн үг. Гэтэл 6 хүрсэн байхад нь ямар нэгэн нүдний эмгэг байхад харааны уурлын гажиг байхад нь бид нар хожоо онцлжвал эмчилгээний үр дүн буурдаг гэсэн үг. Хүүхдийн сурч мэдэх хөгжих чадрын 70 гаруй хувь нь хараагаар дамжиж содог байна. Хүүхдийн хараа муу бол анхаарал төвлөрөл нь буурдаг, үүнээс шалтгаалж хичээл хоцрогдол үүсч болно. Иймд эцэг эх асар хамгаалагчид хүүхдийнхээ харааг жилдээ 1 удаа тогтмол шалгуулж хэвшихийг нүдний эмч зөвлөлөө.